За сайн уу манайхаа, өнөөдөр та нартай 1995 онд гарч исэн Clueless хэмээх ялангуяа охидуудын маань заавал үзэх кинонуудын нэгт зүй ёсоор ордог киног товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Энэхүү кинонд гараад айл хэдийнэ 30 жил болж байгаа ч гэсэн still iconic байгаа. Тэр тусмаа гол дүрийн охины шар хослол бол тээ. Тэгэхээр кино маань Шэр хэмээх гол дүрийн охин сургуультаа өмсөх хувцаа ийм байдлаар сонгож буугаар эхэлнэ. Манай хүний аав нь нэлээд чадварлаг хуульчтуул Шэр маань баян айлын охин л гэсэн үг. Гэхдээ ээж нь түүнийг бага багт нь нас орсон юм байлээ. Манай хүн ч сургуультаа аавынхаа авч өгсөн үнэтэй машинаараа явж явах бөгөөд түүний жолооны ур чадвар ямар шүү муу болохыг эндээс бид харж болох нэ. Замаараа сайн найз Дионигаа гэрээс нь авах ба хөөе зогсох тэмдэг байлаа штэ. Би яалтчгүй зогссон. Найзууд ч сургуультаа иртэл Дигийн найз залуу нэрээд биений хардаад бөөнлөн болцгоодیں۔ Жохон токсик харилцаатай хосууд юм уу да. Манай хүн тэдний хэрүүлээс залхан ахлах сургуулийн банд нарыг ямар зэвүүн заваан болохыг бодоод явж итэл нэг бацаан ирээд твэрх гээ давраа надیں۔ Ингээд хичээл дээрээ Шэр маань мэтгэлцэж байх ба сэдвээсээ шаал хазаагаа зүгээр сайхан өөрийнхөө зохиосон үдшилгийн талаар яриад явчих байгаа юм чи. Энэ ангид нь ч бас хичээлдээ анхаардаг хүн байдаг гэсэн нэрэлцээтэй те. Тэгснээ дүнгийн утсаа харцгаагаад ихнээсээ л цонхоор үсрэхээр завдаж байх жишээний. Манай хүн харин дүнгээ хартал нилээн таарах хүн байх ба найз Динч бас адилхан байж таардаг. Удалгүй Шэрийг гэртээ ирдэл түүний хуучин хойд ах болох Жош аавынх нь ажил туслахаар ирсэн байх ба манай хоёр бол тис өөр төрлийн хүмүүс боловч биенийхээ хажууд байхдаа хин хинэн тухтай өөрийнхөөрөө байж чаддаг болох нь харагддаг. Маргаашаас нь манай хүн өөр арга барил ашиглан багш нараараа дүнгээ засуулж эхлэх бөгөөд өдөр тутамдаа аавтайгаа хилцээр хийдгийн ачаар бусдыг ятгахтаа гарамгаа сайн байдаг. Гэтэл мэтгэлцээний хаал багш нь л түүний залинд автахгүй байгаад байдیں۔ Манай хүнч бууж өгөлгүй найзтайгаа нийлэн түүний ганцаардмал гонигтай амьдралд нь цэг тавьчвал дүнгээ өөрчлөх боломжтой гэж бодцгоон гест химээх багштайгаа нийлүүлэхээр янз бүрийн арга хэрэгжилж эхэлнэ. Эдгээр нь ч амжилттай болж хайр дурлалд умсан багш нь тэдний дүнг сайхан нэмээд хэлгүй яах вэ? Үүнд нь дашраараа муу аваад байсан хүүхдүүд бүгд л манай хүнд алга ташаастай. Удалгүй тамирын хичээл дээр тэдний ангид тай химээх охин шилжин ирж байх ба загварын ертөнцийнхний хажууд та хөдөөгөөрөл байгаа юм л та. Харин Шэр түүнд сайхан сэтгэлээр туслахыг хүсэн өөрсөддөө нэгдхийг санал болгоод сургуулийнхныхаа талаар танилцуулж хэн болохыг зааж өгч идэг ба тайтид нь дуух зүйл авчирхаар явхдаа Травистай танилцсан хоорондоо хөөрхөн сонирхол нэгтэйгээ мэдэж авцгаадیں۔ Энэ талаараа Шэр Ди хоёрт хэлтэл шууд л түүнийг болохгүй болохыг хэлээд ёстой тэр л биш шүү гэж эдэг. Тэгснээ хамтдаа тааян дүр төрхөнд өөрчлөлт хийхээр болцгоох ба өсний өнгийг нь өөрчлөн нүрийг нь тод будаад хувцлалтыг нь шинжлэн бараг л амьд барбигаа болгоодохтیں۔ Энэ үед нь Жош хурц ирэн Шэр Дийн талаар нь хэлтэл манай хүн харин өөрийгөө сайн үлийн аян хийж байгаа хэмээн тайлбарланаа. Ингээд өөрчлөгдсөн тай манай хоёртоо нийлээд албан ёсоор сургуулийн хамгийн алдартай охидыг нээнд элсчиж байгаа юм л та. Гэтэл ингээл болчоогүй юм байлээ. Байр сууриа баттахын тулд түүнийг Элтон хэмээх хурган од залуутай нийлүүлэхээр янзаар үцэцгээж эхэлдэг ба хамтдаа үдшилтэд очин Элтнийг татахын тулд яах ёстой талаар алхам бүрээр шавх хэлж өгдөгч нөгөөх нь Тайд биш манай хүнд хамтдаа байгаад байдаг бол Тай харин Травистай л илүү зохицоод байдیں۔ Тэгээд сүулдэ Элтон зүтгэсээр байгаа Шэрийг хүргэж өгөхөөр болдог бөгөөд замдаа манай хүнийг өөртөө талтай гэд буруугаар ботцсон. Тэгснээ хүсээгүй багт нь үнсэх гэж жирээ надیں۔ Шэрч эсрүүслээ илэрхийлээд машинаас нь буутал нөгөөх нь бүр хаяад яваадах нөө. Гэтэл удалгүй нэг салгалсан улгаач гарч ирээд буу тулгад сүрдүүлээд хамаг эмийг аваад явцдаг. Манай хүн ч өөрийг нь ирээд авах хамгийн боломжит хүн болох Жош руу залган уйлсаар түүнээс гуй штэ те. Маргааш нь хөөхий Тай өөрийгөө Элтонд тооггүй энтер гэд тааг нус нулимсандаа утгалтцсан байж ах ба Шэр Ди хоёр түүнийг тайвшруулан хамтдаа сэтгэл санаагаа дээшлүүлэхээр явцгаадаг. Тэгээд охид маань яриан дундаа Шэрийг өөрийн үнэт зүйлээ зөв хүндээ хадгалж байгаа болохыг мэдцгээх ба үүнийг сонсон нөгөө хоёр нь жоохон дооглох маягтай байцгаадیں۔ Манай хүн чи харин гаднаа л даашин зөндөр үсгэд ярьсан маягтай охин болохоос биш дотроо бол хөөхөн зөв бодолтой охин байсан байх нэ. Удалгүй тэдний ангид Кристиан хэмээх царайлаг залуу шинээр шилжиж ирж явах ба манай хүнд шууд л таалагдсан түүнийг өөртөө дурлуулах аргуудаа ээлж дараалан хийж эхэлтийн байгаа зү. Энэ нь амжилттай болж нэгэн өдөр түүнийг болзаанд урих болно. Ингээд Шэрийг болзаандаа явахаар гарч иртэл Жош бүр манай хүнийг хараад дурлаадгаж байх шиг байгаа юм. Цусан төрлийн холбоогүй юм чи одоо тэгээд яах вэ те? Тэгснээ бас зүгээр байхгүй аавд нь та түүнийг ийм хувцастай гаргахыг зөвшөөрөхгүй сте гэд хурган хатгаас хийгээстэй. What the hell is that? A dress. Says who?
Calvin Klein. Тэднийг явсны дараа Жош бүр тогтож сууж чадахгүй байсан тул тэдний араас үдшилшил рүү явдаг ба бүгд л хөвгөлтэй байх боловч Тай маань харин ганцаараа нэг л тухгүй байгаад байдаг. Гэтэл Жош түүнийг бүжгэнд урьснаар манай хэд шүнжэнгөө салж унтлаад бүжгэлцгээдээ. Хэд хоногийн дараа Кристиан дахин залгаж тэдэд хамтдаа кино үзэхээр тохирцоох ба манай хүнч нэмэлт хүчээ дуудан зөндөөл зүйлсийг бэлтгэдэг. Ингээд орой болж манай хоёр хамтдаа киногаа үзэж байх ба Шерман түүнд сэтгнэн янз янзаар анхаарлыг нь татахыг оролддог боловч Кристиан үүнийг нь анзаарчаад түүнээс шууд л ийдгээр татгалзан яваад өгдөө. Манай хүнч бүр гайхаад хоцрон шүү дээ. Энэ талаараач дийд хэлтэл тэдний яриаг сонсон Дигийн найз залуу нь Кристианы талаар ярьжсэнийг нь мэдчихэд бүр татаж унжаадаг ба түүнийг ижил хүстэн болохыг хэлнэ. Тэгээл Кристиан манай хүнээс зайгаа бариад яваад өгсөн байж тээ. Удалгуудын яриан дундаа анзааралгүй хурдны зам руу дахиад орчдөг ба шинэхэн эмэгтэй жолоочийн хувьд бүр гамшиг цаашаал юм болж байгаа юм чинь. Манай хэд ч бүгдээрээ ойрлож сандраад бөөн юм болцоож салгалж явсаар арай гэж замаасаа гарч чаддаг. Үүний дараа манай хүн Кристиантай найзын хуваар харилцаагаа үргэлжлүүлж хамтдаа дэлгүүр хэстэд явж байх ба тэнд нь Тай хоёр залуутай хамт тэднийг хүлээж идэв. Гэвч удалгүй нөгөө хоёр тэнэг гарын Тайг дээрээс унгаах гэсэн зогсож байхад нь Кристианч тэднийг болиулан айд сандарсан хөөрхий Тайд туслан аварнаа. Харин маргааш нь бүгд л Тайд юу болсон талаар мэдтгээсэн байх ба зарим нь бүр түүнийг үхэх шахсан мэтээр ярьцгааж байдیں۔ Энэ явдлаас болоод Тай анхаарлын төвд орж бараг сургуулийн хамгийн алдартай охин болсон байдаг буюу манай Шерийн яриа энтер бол одоо хинт ч чухал биш болсон. Мэдээж энэ байдал нь ч манай гол дүр ихэл сонин санагдах нь ойлгомжтой. Удалгүй Шерман жолооны шалгалтаа өгч явах ба манай хүн чинь жолоондоо угаасаа жоохон мууштай тий. Дээрэс нь ойрын үед болоод байгаа янз бүрийн зүйлс нь бодогдоод нэг л төвлөрч өгөлгүй байсаар шалгалтандаа нисэдэх нөө. Ингээд такс тэлэр унчаад гэртээ иртэл Тай Жош хоёр түүнийг хүлээсэн байж ах ба та ээлтэнтэй бүтээгүй болохоор түүнтэй холбоотой зүйлсээ устгалд оруулж одоо түүнийг марцснаа хэлээд Шерээс өөрийг нь Жоштой нийлүүлж өгөхийг гуйдیں۔ Манай хүн харин үүнийг сонсоод тэднийг хоорондоо тийм сайн тохирохгүй байхаа гэж бодож буйгаа хэлтэл Тайж бүр амар хороо охин болсон байдаг за. Тэгснээ шууд л би юу гэж чиний үгийг сонсох ёстой юм. You're a virgin who can't drive. Үнийг сонссон Шерийн нүдэнд нулимс сэлгэнэж арай л харгас байгаа юм биш үү гэхээс өөр зүйл хэлж чадахгүй штэ. Та харин түүнээс уушлалт гуйгаад тайвшраад ярилцгийг хичээд яваад өгнө. Манай хүнч бүр түүнийг ийм амар өөрчлөгцөнд нь итгэж ядан өөрийгөө мангас бүтээчлээ гэсээр агаарт гарангаа болж буй зүйлсийг эргцүүлэн өөртөөгөө ярилцсны эцэст Жош өөрийгөө ухаангүй хайртайгаа ойлгодیں۔ I am majorly, totally, but crazy in love with Josh. Гэхдээ бусад залуусыг татдагшгээ цэцэг шоколад өөртөө илгээж хамгийн сайхнаараа хувцлаж урдуур хойгуур нь маяглаг арган Жошийн хувьд тохиромжгүй тул хизээ хизээнийхаасаа илүү сандран түүний хажууд нэг л бие бариад байдаг. Оройн манай хүн аавынхаа ажилд туслангаа нэг залуу сайн болсон ч өөрийгөө түүнд тохирохгүй байхыг гэхээс айж байгаагаа хэлтэл аав нь түүнийг үнэхээр сайхан сэтгэлтэй бусдыг гэсэн хайр халамжтай охин болохыг нь ойлгуулан хөөхөн урам өгч охиноо дэмжих болноо. Удалгүй манай хүн багшийнхаа зохион байгуулж буй сайн үлсийн аянд туслах болсноор сэтгэл санаа нь арай дээрдэж эхэлдэг. Ингээд хэрэгтэй зүйлсээ ангилж байтал Travis ирж өөрийн хувь нэмрээ оруулангаа удахгүй болох үзүүлбэртээ урих ба Шертинд Тайта таарч найзууд ч ярилцсан бие биенээсээ уушлалгүй эвлэрцгэн хамтдаа Travis-ийг дэмжицгээж байдаг. Энэ үедээ манай хүнч Тайыг харцнаас тэр хоёрын холбоог ойлгочиж байгаа юм л да. Нэгэн орой манай хүн Жошийн хамтаар аавынхаа ажилд тусалж байх ба манай хоёрч бүр бие биенээ хөөхөн өдөөсtöөл байж идэв. Харин аавынхан туслах Шерийг буруу юм хийгээд толио мантан хутгчиж энтер гээд байрч идэх шахсаар манай хүнийг ч гомдоон өөрөө ч уурлаар яваад өгдөг. Түүнийг явсны дараа Жош манай хүнийг аргадан тэд сэтгэлээ удлан ярилцсанаар эцэст нь бие биенийхээ сэтгэлийг мэдцгээх болноо. Үзэгдэл солигдож хоёр багшийн хурин болж байх ба охтууд маань хурмаа яаж хийх талаар ам уралдан ярьцгааж байтал тэдний найз залуучууд бүр сандарцгаасан байдалтай сууж байдیں۔ Удалгүй сүуд бүсгүй цэцгийн баглаа шидэг цаг болсноор ширүүн өрөлтөөн болж эцэст нь багш нарын хайрын гүр болсон Шерман тэдний дундаас баглааг шүүрээд авчин шүү дээ. За энэ хөөрхөн киног өнөөдөр та нартай товчлон ярьж өглөө. Мэдээж Clueless бол бидний сайн мэдих Mean Girls, Legally Blonde, She's the Man зэрэг 2000-ад оны охидын кинонуудын өнгө төрхийг тодорхойлсон маш сайн бүтээл гэж хэлж болохоор тийм ч учраас одоо хүртэл загварлаг хувцалтууд, үг хэллэгүүд нь алдартай хിവэр байдаг шүү дээ. Whatever. As if. Мөн энэхүү киног онцгой болгож буй зүйлсийн нэг бол яах аргагүй Тайын дүрийг бүтээсэн үзэсгэлэнт Brittany Murphy билээ. За бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe даж дэмжээрэй. Нэрээ гадаа хүүтэн ханиад том ихтэй байгаа учраас та нар маань дулаахан хувцлаа дархлаагаа сайн дэмжээрэй. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай.